Эм бүх төлөвлүүлж байна. Аашин зүмбэр. Өгүүлхийн төвөр. Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Өгүүлэгч Энх болтын Алтан гэрэл. Гундуу бурхан. Гандуу дээлтэй, гундуу царайтай, хашин зээрд морьт, хатингар бүгтэр хөгшнийг аав ээж хоёр бурхан хэмээн шүтээд эхэлснийг ойлгох аргагүй. Бурхан гэдэг бол алт мөнгөн зүүсгэлтэй, хоргоо торгон хэвнэгтэй, хавьгүй тансаг байх ёстой гэж надад бодогдно. Хярын зоонд тархсан олон сарлага хомж яваа намайг уулын хитсээр давхад хөгшин тонголцсон өвс ургамал түүж тааралдагч, хүн ирж бүг үзмэгц бушуухан мордоод цааш зулардаг хачин ариншинтай. Та хоёрын бишрээд байгаа бүгтэр өвгөн хулгайч нохоо шиг хүний нүр харж чадахгүй юм а. Бурхнаач хатта гэж намайг хэлтэл ээж айдастай дуу алдаж. Нүгэл номтой гавжийг юу гинэ чи гэж зандарлаа. Хүнд өвчтөй бараг л хэвтэрт орчход байсан аав минь харин уурандаа ухасхийн босч цахнаас чөдөр шүүрч нуруунд дундуур халуун орхитол хоёр ороолгоод өөрөө тэсгэлгүй явлаа. Би л явуулах ёстой биш үү гэж тэнэглэн бодохдоо ааваа ямар байгааг санах сөхөө байсангүй. Маргааш нь чөдрийн гурамсан сумны ороор гарсан говь руу хорсоод цуу ямбуу цамц холгоод ядахад эр сувэ хэдэн мялан салаад явчихсан нь олдохгүй. Бухимдж явтал өмнөөс өнөөх хөгшин ирж явна. Хэтих гуниглэж гүйвэрсэн тул намайг ойрцсон хойно анзаарч дав хийтэл зочоод энгэр хижсэн морин зам тийш жолоо эргүүлээд хашин зээрдээ давиран яарлаа. Энэ мугаас болж ууцсандаа хоёр урт гөвд рүү авсан. Юундаа зүхтдаг хөгшин зүнэггүй гэж би бугшаад замын тосоод гоё халвнаа ороолгон хад асга тажигнуулан ухсхийв. Хашин зээрд нь гавьтай хурдлна гэх биш. Эрдэмтэй гавжгээд буй хөгшин яалтчгүй гүйцэгдээд хүн харчихвээ гэх шиг ийш тийш дальдчин хулмалцах нь хачаан. Ахмад настын өмнөр улаан цайм хөндөлсөж хэрсэндээ бандсан би юу хэлэхээ мэдэхгүй төгдөрснээ ямар тач сэрч. Сайн явж байна уу та? Ингэж чанга мэндэллээ. Хөгшний гал муутай сүмийнх хоёр нүд сэрт хийсэн ч гөлсхийн нүүр буруулаад тааг дуугүй зүрэн өнгөрөхөд би гэдэг хүн гэнэт хачин их өрөвдлөө. Хөөхий минь хүнээс дүлдэг сэтгцийн өвчтөө чим билүү гэхээс над шиг тэнгийг говь руу таттал ороолгохч багдана гэж бодогдов. Орлого шодонгийн хярд зайдуухан зусаж буй өхөрчин санж жавгаатай усан дээр тааралттал халиун сумын харьяат гавж хөгшнийг баян уул суманд нутаг зааж хярын мухарт хуцуухан маллуулахаар суулгасан төдийгүй нутгийн ардтай харьцаанд орвол буцаад ял авч шоронд суух сануулгатай тухайн сонин болгон ярьж байна. Энэ үгнээс өвгний гут руу харц гундуу төрх нүдэнд харагдаж хөгшин зүнэг хулгайч нохоо гэж муухагаар хэлсний минь өршөө гэж дотроо шивнэн гэмшдэг боллоо. Хууль цаазын хурцнууд хярын зооноос ч хянаж байж мэдэх тул зай буурал ийхүү айл хөрштөөгөө мэдлэгч ирэхгүй ганцаардаж гуниж суугаад нь элэг эмтэрч хөөхий рүү давхиж очоод уучлалт гуй гэж харуулсав. Залуудаа арын хүрээнд шавилж эрдэм чадлаараа цойлж гавжийн дамжаа барьж явсан ч хэлмэгдэж 10 жил хоригдоод нутагтаа амьд мэнд ирсэн. Хан тайшрын нурууны тагт 20 жил чимээгүй аж төрсөн ч сүүлдээ зовлон дунсан зон олноо зүгээр харж сууж чадалгүй. Эмчилгээгүйгээд үхлээ хүлээж байсан хэд хэдэн хүнийг эдгэж гисэн. Чухам үүнийг нь анж суусан намын үрийн дарга дээш нь матаас бичиж ахаад л 7 жил шоронд хатаасан тухай гаанжуур лам ах ярьсныг том ах дуулж ирснэ. Ээж аав хоёрт сэм хуучлахын би гэрийн гаднаас сонслоо. Үүнээс хойш том ах гавж ламтан руу 3 шудаа очиж гуйж ээж ч хүртэл шүн явж хүрээд өмнө нь сүхэрч уйлсныг сарны гэрэлд гэрт болж буй шивнэнээс олж мэдсээр л байв. 7 дугаар ангийн гинэн томоогүй намайг хүн хард хамаагүй чалччихж магадгээд энэ бүхнийг нууцлаад байгааг бас сонсож
Аягтай цагаач өргөж дийлэхгүй, тамир нь улмал алдарч буй эцгийгээ харахаас нүд халтарна. Чөдөр шүүрээд намайг 100 ороолгосон ч яах вэ? Хамгаас хайртай аав минь л амьд байлгаж хайрл хэмээн би хоймрын авдар дээрх жаазны ард нуусан бурхандаа хандан хэдэнтэй ч залбирсан юм бүү мэд. Эмчилгээгүй гэсэн хэд хэдэн хүнийг эдгээсэн гэх ахын шивнэ. Хөгшин надад ахиад шоронд суух тэнхэл байхгүй гэд зөвшөөрөхгүй сууга гавж хөгшний үг хоёр чихэнд сонсогдох шиг л оргино. Ганцаардлаа умартаж сатаарах санаатай эмийн ургамал түүдэгч өөрийн ирэхгүй санаа алдан гунигт автдаг хөгшний гутруу царайг хадны араас сэм дурандаж суудгаа саналаа. Тэр хүн үгүй гэж зөрсөөр аавын минь өхүүлэх хатуу сэтгэлтэн яавч биш гэж бодхоос би тэссэнгүй. 4 хантай өвгөр гэрийн хаяанд шийдмэг буугаад гой халуунаа чөдөрлөж суув. Гэрийн өн хан эргэн тойрон өвс ургамал хатаахаар зүүж хавчуулсныг сонирхон харж содон үнрийг мэдэрсээр баруунтаа өвдөг нуглан суувал хөгшин твдэж байгаа гэж чихтэйхэн. Гэртээ хүн оруулсныг бидвэл ахын шууд ачна. Тиймээс гээд үгээ тасалж байна. Би буурал өвгний өвдгийг тэврээд өмнөр тань ирээ цэргүү хэрсэндээ уучлалтгүйя. Та аав минь л эдгэж хайрл. Аав үгүй бол 5 нялх дүү минь яах вэ? Гээд учир зүггүй уйлаад л байлаа. Гэвч ламтан таг. Маргааш нь дөнгөж 3 охин дүүгээ дүүрээд яваад очсон минь аавыгаа эдгэхсэн гэхээс өөрийн ухаангүй болсных. Бүжин шиг бүлтийсэн дүүг минь хараад сундуу гавж химээх тэр хөгшин тэсгэлгүй нулимс мэлтэлзүүллээ. Аав минь одоо юун хэвтэрт инлэх. Хойд орой өд мацаад хар тарлан голдуу сарлгаа дурандаж суудгаар барахгүй. Номхон мариунаад ойр зуурхнаас тугал бяруу гэлээд ирдэг боллоо. Хамгаас хайртай түүнийг минь улсын төв эмнэлгийн бурхан эмчнэр эмчлээгүй гэсэн байтал өвс ургамал гүрэм номоор эдгээч гисэн гавжийг бурхан гэж шүтгэхээс өөр яах вүлээ хэмээн би дотроо залбирна. Хуцух нь хариулаад бор цайтай суудаг түүн рүү 3 өнжөөд цайны сүү тараг өрөм хүргэх талмаар шүн дунд очиж үүр тэмдгэртэл ярилцаж суудаг болов. Хүүхэд гэж гололгүй эрт дээр цагийн эдтэй чадалтай агарамб оточ нарын тухай. Гавжийн дамжаа барихаар захраар дамжин төвд рүү аялсан тухайгаа хуучилж суухуудаа их догдолж огшин. Аавыг эмчилснийг мэдээд таныг ахаад барьчихгүй байгаа. Гээд миний нүур үрчихээр санаа бүү зав. Алзахгүй гэсэн төлөг буусан хүү минь. Гэх үед дотор цэлмээд л явчихна. Сундуу гавчтан зарим шүн манад сэм гийчилдэг боллоо. Та нарынхаа буянд сэтгэл цэлмээд ганцаардлын зовлонгоо мартлаа гэдэл их л урамтай хөөрөлдөж сууна. 3 настай бүжин нүдтэй бүжин нэртэй дүүг минь харах бүртэл нулимс нь мэлтэлзээд явчихын бид анзаарнаа. Би уулна амьдрал зохиож байсан юм шүү дээ. Охиныг минь яг ийм болж байтал намайг ачаад явчихсан. Ингээд хоолоо цахиртуулахт нь яагаад гэдгийн учрыг ойлгов. Эви өрн одоо 10 настай болчихсон. Амьдрахын эрхэнд хүнтэй суугаад явчихсан ээж дээрээ байгаач очиж уулзаж болдоггүй гэхийн сонсохоор ээж аав бид гурын нулимс өөрийн ирэхгүй асгарна. Би хэдий 7 дугаар ангийн нусгаач амьдын хагцал хэмээх айхавтар зовлонг ойлгохтойгоо. Илгээ эгштэл сансан эцгийг үртэн ганц уулзуулчихж болдгүй. Яасан ч хатуу нам засагвэ гэж дотроо богшно. Хөгшин өдөрт хуцухнаа хариулаад өв сургамлаа төөж яваа нь харагдахад гандуу дээлийн цаана нуугдсан бурхан билээ та хэмээн дотроо би залбирдаг.